нөөцийн менежерүүдийн HR Club-ийн ээлжид уулзалт сургалт энэ сарын 10-нд Говь хувьцаат компани сургалтын танхим боллоо. Тус клубын гишүүд оролцсон энэ удаагийн сургалтаар Монголын хүний нөөцийн мэргэжсэн менежерүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй 2011 оны шилдэг хүний нөөцийн менежер шалгаруулах уралдааны талаар тус холбооны гүйцэтгэх захирал Алтан Цэцэг танилцуулсан юм. Түүнчлэн Говь компани сургалт хариуцсан менежер Тунгалаг компанийнхаа түүх, хүчин чадал зэргийн тухай клубын гишүүдэд танилцуулсан бол хүний нөөцийн менежер Баяр Магна Talent Management сэдвээр сургалт явуулж өөрийн үйлдвэр түүний дэргэдэх дэлгүүрийн хөтчөөр ажилласан юм. Ийм бодит орчин практик сургалт хийснээр HR Club-ийн энэ удаагийн уулзалт сургалт онцлог болсон төдийгүй эх орныхоо нэр хүннийг өндөрт өргөсөн томоохон үйлдвэрээр зочилсондоо гишүүд баяртай байгаагаа илэрхийлж байсан юм а. Тус клубын дараагийн уулзалт баг хамт олныг удирдах, нэгтгэх, чадварлаг ажилтныг олонний дундаас хэрхэн таних тухай сонирхолтой хэлбэрээр дадлаг ажилд суурилсан байдлаар явагдах болно. Эрхэм хүний нөөцийн менежерүүд та бүхэн мэргэжил нэгтнүүдээсээ туршлах солилцож, ур чадвараа ахиулахыг хүсвэл HR Club-ийн дор хуудасаар холбогдоорой. Jobnews нэвтрүүлгийн карьер мэдээ булангаар гарсан эдгээр мэдээллийг үзэгч та бүхэн үндэсний мэдээллийн портал Top Мэдээ цэгийн сайтын карьер булангаас давтан хүлээн авч үзэх боломжтой.